Тэгрэлийн түүх. Тэгрэл Төмөр Бамбат-Баатар. Манайд эзэнт гүүрийн харахуйд хүчнүүдэд бүрслэгдэхээс өмнө шударгаас сахилах бат хамгийн эрхэм үнэт зүйл байсан нэг Баатар төгсчээ. Түүний нэрийг Тэгрэл гэдэг. Тэгрэл бол энгийн дайчин биш. Тэр бол бага насаас эхлэн эзэнт гүүрний ариун баатруудын дунд хатан удаг журам өмнөж зан өөрийгөө зүйлсдэг бисийг сурч өссөн юм. Түүний хувьд ярилт гэдэг нэр алдраа биш харин ард иргэдэд хамгаалах явдал байлаа. Төмөр Тэгрэлийн дэрдэг арга том бамбай энгийн зэвсэг биш. Энэхүү бамбай нь Монголын гүрний гангаар хийгдсэн бөгөөд харанхуй хүчний дайралтын ялагч чадaltaй тэр бамбайгаа газар шигтгэх үед дайсны давлгаа орд ухрахад хүрдэг. Тулаан бүрийн ихэнд Тэгрэлийн хамгийн урд зогсож би энд байна. Та нар миний ард гэж хэлдэг байлаа. Гэрлийн төлөв тангараг харанхуй лордод захирагдсан мангасууд урагчд эзэнт гүүрний сүрүүлэхэд ойртох үед Тэгрэл ухраагүй. Хэдийгээр олон нөхдөд алдаж биений шархагдсан ч тэр хизээж бамбайгаа буулгаагүй. Тэр нэгэнтээ ийхүү хэлсэн гэдэг. Хэрэг миний бие онвол энэ бамбай сүүлчийн аан болно. Өнөөдөр ч Монголын гүүрний цэргүүд Тэгрэлийн нэрийг хүндэлтгэгээр дууддаг учир нь тэр бол айдсын өмнө зогссон баатар бусдын төлөө өөрийгөө золиослогч шудраг ёсны амьд бэлгэдэл юм. Тэгрэлийн бамбай унаагууд гэрэл хижээж өмгөхгүй. Тэгрэлийн таарсан хар дарсан зүудүүд. Тулаан дассан баатарын өв Тэгрэлийг айцыг олондоо харсан гэвч түүнийг сэтгэлд хижээж арилахгүй нэгэн аимшигт шин бий. Монголын эзэнт гүүрний хойд хийлд арга жижиг хотод Тэгрэл ангиа өдөрдөн ирэв. Тэдэнд дайсны уул муур илэрсэн гэх мэдээлэл байсан ч хотод хүрэхэд ямар ч дуу чимээ амьдралын шинэ алга байлаа. Хаалганууд ангойж годамжууд тусаар будсан ч нэгч цогцос харагдсангүй. Тэр шөнө салхи хүртэл амсгалгүй мэд санагдаж байв. Гэт сүмийн хонхны дуу цуурай төв. Тэгрэл бамбайгаа өргөн урагшлаад хараалт авцсан хүмүүсийн нүд нь хоосон биеийн харанхуй энергээр дүүрсэн иргэд тэднийг бүсэлжээ. Эдгээр нь дайсан биш. Тэд бол хамгаалахаар ирсэн хүмүүс нь өөртөө байв. Цэргүүд эргэлж гарамж чирлээ. Харин тэр мөчөд харанхуй шивнээ сонсогдов. Чи тэднийг авна гэж бодсон. Сүүлчийн бамбай. Тулаан эхэллээ. Тэгрэл зохил бүрийг байгаагаараа хаад нөхтөө хамгаал байсан ч хараал урлам хүчтэй болж байв. Эцэст нь тэр аимшигт сонголттой тулгарлаа. Хэрвээ тэднийг устгахгүй бол Монголд тарах нь нулимс бамбайн дээр тусгаад Тэгрэл тусаал өгсөн. Надад уучлаарай. Тэгрэл үнэхүү тэр шүн хот устсан харанхуй ялагдсан Тэгрэл ялтыг мэдрээгүй. Тэгрэлийн мартагдалгүй айдас. Өнөөдөр ч Тэгрэл ганцаараа багтаа сүмийн анхыг дуусгацдаг. Заримдаа бамбайгаа чанга атган дотроо шивнэн. Би хамгаалж чадсан уу? Эсвэл чи тариадсан уу? Гэх шивнэн. Тэр шүн Тэгрэлд нэг зүйл ойлгуулсан. Хамгийн аимшигтайсан бол хамгаалж чадаагүй хүмүүсийн дурсамж юм. Тэгрэл ба түүний нөхөд. Монголд эзэнт гүүрний гэрэл хижээж ганц баатраар хамгаалж ирээгүй. Тэгрэлийн хажууд өргөс өмнөс нөхөд хамтдаа амь насаа үл хайхран тулалцсан баатрууд байсан. Алукард сүүлийн бүсгч. Алукард харанхуйтай ганцаараа тулахаас айдаггүй дайчин. Эцэг ихээ алдсан гүнийг түүний зүрхэнд орчтож Тэгрэл түүний зүйлийг ойлгуулжээ. Өч сондон чамайг өдөрлөө чи ханахгүй болно. Тулаанд Тэгрэл урд игнээ зогсож Алукар түүний ард дайсны гол хүчийг тас завчиж байв. Тэд бол бамбай бас илэм. Түүний найдуудын хамтрагч Рефила гэрлийн дуу. Рефила бол аниулагч төдийгөө Тэгрэлийн сэтгэлийн түшиг. Тэр Тэгрэлийн нуруунд дээрх хамгийн хүнд ачааг харж явж чаддаг байлаа. Тодорхой дараа тэр чи хитрхи их өөр дээр авдаг гэж зөөлөн хэлдэг. Тэгрэл харин хэвээ би тэсэхгүй бол тэд тэсэхгүй гэж хариулдаг. Лайла итгэлийн гал. Лайла далууч гэсэн асар их хүчтэй зэвсэгтэй. Тэгрэл түүнийг тулаанд хамгаалж жинхэнэ баатар болохыг зааж өгсөн. Лайла нэгэнтээ
Би айж байна. Тэгэхэд Тигрэл айдас бол ухрах шалтгаан биш. Харин болгоомжлох тохио гэж хэллээ. Фани Тэнгэрээр Фани сахилга байх батгүй мэд харагдавч Тигрэлийн түүний жинхэнэ зургийг хөндлөдөг Тигрэлийг хэтэрхий ноцтой хүн гэж тоглоомоор дуудана. Гэвч тулаанд эхлэхэд Фани хамгийн түрүүнд Тигрэл ард талыг чинь би харна гэж хэлдэг байв. Нөхөрлийн утга. Тигрэл хижээж өөрийгөө ганцаараа баатар гэж боддоггүй. Бамбай ганцаараа утгагүй. Ард нь итгэл байхгүй бол гэж тэр хэлдэг. Түүний найзуудын хөв Тигрэл бол удирдагч, хамгаалагч, итгэл найдар байлаа. Монын эзэнт гүүрэн өнөөдөр ч орсон байгаагийн шалтгаан ганц баатарын шарыг ийм нөхөрлөл